Тэгэхээр нийт тэргүүнд бид нэр удирдах зөвлөлөө уралдуулах хэрэгтэй гэж бодож байна. Одоо бид нар тэр улаан зурааснаас гарна гэдэг юм уу, ямар юм дээр тэр чартаанаас давчлаа шүү дээ. Тийм болохоор нийт тэргүүнд бүлгийн даргын хувьд бол одоо бүлэг хурлах хэрэгтэй. Тэрний өмнө бол улс төрийн тодорхой шийдвэр гаргаж удирдах зөвлөл хурлах хэрэгтэй гэсэн ийм л одоо бодлогоор байж байна. Бид одоо арай дэндүү одоо нөхцөл байдал орчод байна. Дээрээс нь 3 жилийн өмнө ярьж байсан нүүрсний хулгайгаа дахиад гаргаад ирлээ. Одоо энэ нүүрсний хулгай бол зүгээр хин нэгнийг намдагч байдаг юм, хин нэгнийг унгадаг ийм асуудал бол явчлаа шүү дээ. Төрөний парламентын үед 17 гишүүнд нүүрсний хулгайч ингэ зарласан шүү дээ. Одоо өнөөдөр тэднээс буцаад парламент орж ирсэн гишүүд байна уу? 1-2 гишүүд байна уу? Бус нь бол орж ирж чадаагүй шүү дээ. Тэр хүмүүсийг тэгэл ерөөсөө одоо дахин сонгохгүй болтол нь ингээл нүдэл ингээл дуусгасан шүү дээ. Улс төрийн карьерийг дуусгажсэн биз дээ. Нэг. Хоёрдугаар одоо хэрвээ нүүрсний хулгайгаа ярих гэж яваад ярьсан шиг ярил л да. Одоо өнөөдрийн нүүрсний хулгайтай одоо дуустал ганцхан өртлөө одоо тэмцэнэ гэж байгаа ерөнхий сайд маань тухайн үед хэн байсан? Тухайн үед улс их хурлын даргал байсан шүү дээ. Нүүрсний анхны одоо хяналтын сонсголыг миний бие ахалсан тав хүн санаж байгаа тийм үү? Сэтгүүлчд орж иж үгээ хэлье, асуултаа асууя гэхэд хуулинд байхгүй оруулахгүй гэсэн ийм шаардлага тавьсан шүү дээ. Би нээлттэй явуулна гэд хууль зөрчиж байгаа сэтгүүлчлийг оруулж ирсэн. Надад Лодо самбуу өнөрөө орж ирээд бид нар орж одоо асуултаа тавина гэсэн давай пожалуйста гэдээ оруулсан шүү дээ. Тэгэхэд миний хажууд одоо хэн байлаа нэг нөхөр та хууль зөрчлөө шүү гэдэг нэг өндөр нөхөр надад хэлж ирсэн шүү дээ. Тэгээ би хэлж ирсэн. Хэрвээ би хууль зөрчсөн бол тэр цэсүү намайг өгчхөө. Би гадаа хүмүүс жагсаал хийгээд өвлийн үүдэнд хөлдөж өгчгөө жагсаал хийгээд ордон руу орж дайрах гээд байхад энэ дотор өшөө гал асаамааргүй байна. Тийм болохоор хамаагүй би хууль зөрчсөн бүх гишүүдийг сэтгүүлчлэг оруулж ирээ. Ард түмэндээ нээлттэй мэдээлэл өгье гэсэн ийм л байдлаар би хяналтын сонсгол хийсэн шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр хяналтын сонсгол хийсэн дараа нь инквери гишүүнтэй хамтраад одоо нүүрсний сонсгол юг хийсэн бас сонсголыг хийсэн. Тэр сонсголоос гарсан үр дүнгууд одоо тэгээд хаана байгаа? Тухайн үед одоо манай зандаа маань бол хурлын даргал байсан шүү дээ. Дээрээс нь зандаа даргын хувьд бол зандчтар ерхий сайдын хувьд бол хурлын дарга хийж ирсэн. Тухайн үед бол намайг томилоодсон энэ сонсголоо оруулж ил байсан хүн. За дээрээс нь хэрвээ нүүрснийхээ асуудлыг ярих гэж байгаа бол улс төрийн нийтүүлээ ярил л дээ. Тэр нууц зовдог гэрэмэлийн холбоотой асуудлуудаа хэдүүлээ ярил л дээ. Хэдэн төгрөгөөр хийсэн, хэн хийсэн. Тэгээ тэр үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний нэг нь одоо манай зандаач дарга маань байсан биз дээ. Мэдхийн дээдэр мэдчихсэн өмнө үү? Яагаад өнөөдөр задлж байгаа юм? Намнах зорилтоор нөгөө нэг 17 гишүүнийг унгаж ятсантай адилхан намнах зорилгоо дахиад нэг сөхөж гаргаж ирж байгаа юм уу? Тэгвэл ярих хэрвээ өнөхөр сөхөж гаргаж ирж байгаа бол суурийг нь гаргаж иргэсэн бодолтой байж байна. Яагаад тэгэхээр энэ нүүрсний сонсголыг зүгээр ч биш би анхнаас нь ахлааж явж ирсний хүнд бол харин ч бүр илдүүрээд одоо бүр бүтнээр нийлүүлээ ярил ярьсан шиг ярих гэсэн бодолтой байж байна.